Баялаг бүтээгч нэвтрүүлгийн энэ удаагийн дугаарт Elite Монгол шалгавч брендийг онцолж байна. Нэвтрүүлгийн оролцогч Ган Төмөр. Нэвтрүүлгийн зочин хөтлөгчөөр Бурамхан брендийн үүсгэн байгуулагч Солон оролцож, баялаг бүтээж байгаа үүх түүх амжилт ололтыг хуваалцгаар Elite Монгол шалгавч брендийн үйлдвэрээр хүрэлцээрлээ. За сайн байна уу? За сайн байна уу? Сайхан орчиж байна уу? Ажил нь тавтай юу? За баялаг бүтээгч нэвтрүүлэгтэйгээ хамт ирлээ. Үйлдвэрлэгч хүн ч одоо тэгэл Монгол юм аа дэмжих гээд үзэж шүү дээ, тэ. За манай үйлдвэрлэл оож танилццгаая. За. Үйлдвэрлэгч хүн ч одоо бас их сонирхолтой санагдаад тэгээд манай одоо хүнсний үйлдвэрийг ботход ингээд шал өөр орчин нөхцөл, шал өөр одоо ингээд процесс явагддгийг одоо хальт харлаа. Тэгээд ингээд энэ талаар танаас илүү дэлгэрэнгүй сонсохоор ирлээ. Тэгээд та гоё үйлдвэрлэлээ танилцуулж өгөөч, тэ ярьж өгөөч, үүх түүхээ ярьж өгөөч. 2009 оноос эхлэн автомашины сэлбэг гоёл чимэглийн чиглэлээр үйл ажиллагаа эхлүүлж байсан. 2015 оноос зөвхөн импортоор орж ирдэг шалавчийг Монголд анхлан үйлдвэрлэж эхэлсэн. Ийхүү Elite Монгол шалавч брендийн эхлэл тавигдсан төвхтэй. 2015 оноос хойш одоо ингээд 10 жилийн хугацаанд шалавчаа үйлдвэрлээд байнгын үйлчлүүлэгчтэй болоод шалавчин дээрээ хөгжүүлэлт хийгээд тий шалавчныхаа материал дээр бас байнгын хөгжүүлэлт хийж байгаа л да. Одоо зузааны мөнгөн одоо ямар байдгийг тий. Манай энэ шалавчны онцлог болохоор яг тухайн машинд яг таарсан шалавчийг нь хийдгээрээ бусад юунаас бол даваа талтай. Үйлчлүүлэгчийн хүссэн загвар хэмжээгээр урлаж байгаа нь тус брендийн хамгийн том онцлог юм. Elite Монгол шалгавч брэнд нь сайн чанарын материалаар бүх төрлийн автомашин тохируулан богино хугацаанд шалгавчийг үйлдвэрлэдэг. хэвсэн цэртэй хэсэг, өндөр хэвсэн цэр байна уу, намхан байна уу, тэр суудлын өөрчилсөн байна уу, Монголд нэг ширхэг байна уу хамаагүй. Ямар ч машин тээж болдгоороо давуу талтай байгаа. Toyota Alphard 10 гэдэг машин манай үйлчлүүлэгч маань шалгавч хийлэхээр ирсэн байгаа. За дундлын хэсэг, за энэ хэсэг бол ийм суудлаг үүдэг замтай гэдгээр онцлогтой шүү дээ зүгээр энгийн машинаас. Энэ сул дороожийг аваад яг энэний оронд яг энэ хэмжээгээр машинда хийн гэсэн үг байхгүй юу? Энэ доор бол машины үндсэн дороож болон дулаалгын цаана байж байгаа. За арын заалны хэсэг бол заал нь одоо ингээд тэр чигтээ шалгалгаа маягаар хийгдэнэ. Энэ дороожийг аваад одоо яг энэ суудал гүгэд тэгэлгүй багажинд байгаа суудал хэвтүүлэхэд ямар нэгэн тээг болохгүйгээр хийгдчихнэ. Танай үйлдвэр дээр танилцаад материалаа өөрөө сонгоод боломжийн үнэтэй. Манайх бол зах зээлийн үнээс бол арцсангүй ямд. Тэгээд манай материал бол гадуур хийж байгаа материалаас нэлээд чанартай. Арай өөр байна. Тэгээд энэ танайхаас сонь. Тийм маа захиалга бол ерөөсөө 1 хоногт л гарна. Та бол манайх бол өчтөр захиалгаа өгсөн. Одоо ирээд шалгавчаа хийлгээд авахд бэлэн болсон байгаа. Одоо ингээд шалгавчийг тавьж өгнө. Би одоогоор энэ байгууллагад ороод 2 жил болж байгаа. Өдөртөө хуучиндаа бол 10-20 машин гардаг байсан. Маш олон төрлийн машины хэв байдаг. Тэгээд шинэ төрлийн машин гарч ирээд хэрвээ ингээд шалгавч нь олдохгүй байна гэх асуудал байхгүй. Манай дээрээ хэвээ өгөөд хийлгэж болно. 20-30 минутанд нэг машин бүтэн оёгддог. Энэ бол маш урт хугацаа. Манайд бүр нисдэг тэрийг хүртэл шалгавч хийлгэж гэсэн гэж бодлоо.
За үйлдвэрлэлийн хамгийн ихний процесс бол ерөөсөө машин дээрээс хэмжээ авахаас эхэлнэ. Одоо яг машин болгоны онцлог тохируулаад яаж хийвэл эвтэйхэн болох вэ те? Яавал хамгийн тохиромжтой байна гэдгийг харж агаад гялгар цаасан дээр зурж аваад одоо бүх хэмжээнүүдийн зураад авчна гэсэн үг. За тэгээд авсан хэмжээгээ одоо компьютерт оруулнаа. Grand Mark 2 гэдэг машин шалгавч хийхээр ирсэн байна. За энэ хуучин шалгавч нь болохоор одоо нэлээд мууцсан харагдаж байна. Энэ болохоор урдаас орж ирсэн шалгавч байгаа. Материал нь болохоор хэтэрхий зөөлөн. Тэгээд хоёрдугаарт бол яг энэ машины шалгавч биш. Энэ одоо Crown гэдэг машины шалгавчийг сайхан дөхүүлээд тавьсан байгаа гэсэн. Энэ дээр нэг гарсан асуудал гэвэл нэгдүгээр таараагүй, хоёрдугаарт энэ суудал гүүхэд одоо энэ уртын суудал гүүхэд хойч шалгавч гэж хунарч байгаа. Одоо энэ ерөнхийдөө бас ийм байж болохгүй. Шинээр хэмжээ аваад тэгээ шин шалгавч хийгээд харуулъя явахгүй. Уг шалгавч нь өндөр нейтралтай, хөлдөж урахгүй, элдв үнэр орохгүй, цэвэрлэхэд хялбар. Чигийн хамгаалалттай зэрэг олон давуу талтай. Мөн Elite Монгол шалгавч брэнд нь урагдаж гэмтсэн шалгавчны тухайн хэсгийг солих боломжийг олгодгоороо онцлог. Өөрөөр хэлбэл бүтнээрээ солих шаардлагагүй бөгөөд зөвхөн тухайн хэсгийн шалгавчийг л засуулаад авч болно. Ингэснээр үйлчлүүлэгч өөрийн эдийн засгийг чимнэх боломжтой. Бизнесүүдийг ингээ хөгжлийг харахаар илүү нөгөө нэг байгаль орчин дээлтэй тий одоо дахин боловсруулах хог хаягдлгүйгээд ингээд яригдаж байгаа. Энэ дээр танаа нэвтрүүлж байгаа бас нэг онцлог гоё үйлчлэгээ санагдсан. Энэ хевсэнцэр нь ингээ муутж штэ тий. Тэрнийг ингээд бид нар шиг өсгий дагуутлан өмсдөг улсуудын ингээд яг жолоочийн доотлын хэсгийг цоорчдөг штэ тий. Тэрийг авч ирээд ингээд солиулах боломжтой үйлчлэгээ байдгаа гэж би сонссон. Тэгээ тэрийг болохоор би харахтаа илүү танаа бизнесийн цар хүрээний хувьд байгаль орчин дээлтэй хог хаягдал багтаа одоо бүтнээр нь хаяна гэдэг чинь ахаал байгаль дээр хог гарч байгаа шүү дээ. Тэрнийг басгасан одоо гоё шийдэл юм байна гэж харж байгаа. Та энэ талаараа ярьж өгөөч. Яг тэр зөвхөн муудсныгаа манаа дээр барьж ирээд яг ижлэх нэг шин болгоод авах болцоотой байхгүй юу? Nice. Тэгээ бүтнээр нь салхихгүйгээр тий. Энэ бол одоо нэг машины ингээд гом шалгавч гэдэг чинь зөндөө юм байгаа шүү дээ. Тэгээд нэг машины шалгавч ямар үнэтэй вэ те? Одоо жижиг нь хийх хүнүүд шүү. Тэрийг одоо тэр чигт нь хаяал дахиад хийнэ гэдэг чинь тэгэл эдийн засгийн хувьд өрхий дөсөвд бас хохиролтой шүү дээ. Зүгээр байгаа юмыг хайна гэдэг чинь одоо. Тэгэхдээ тэрний үнийг хэлвэл одоо 3-4 жилийн дараа энэ нэвтрүүлэг явуулаа гэхэд өө танах чинь тийм үнэтэйгээ ярьж байсан шүү дээ. Одоо инфляц гэдэг нэг юм байгаа шүү дээ. Зөв. Таны санаа зөв шүү. Гэхдээ ямар ч лээсээ яаж ч бодсон томоор нь солиулснаас маш хямдхан байгаа гэж таараа. Зөв биз дээ тий. Тэрнээс гадна дээдлийн энэ дэвсдэг нь муудснаас гадна бас энэ нэг шалгавч нь бас муудаж болно шүү дээ. Тий. Тэгэх юм бол бас нэг шалгавч бас хийлгэж болно. Давхрын хийлгэж болно, зөвхөн нэг шалгавчаа ч хийлгэж болно. Тийм үйлчлэг манайх шинээр нэвтрүүлээд. Өстой сайхан үйлчлэг зөв. Одоо ингээд шалгавчийнхаа нэр төрлийг одоо дахиад олон болгоод олон машиныхыг хийгээд ч юм уу одоо тий. Үйлдвэрлэлийн хөвчин чадлыг нэмэгдүүлээд хятад руу гаргуул яасан буцаагаад. Бас болохгүй ч юм байхгүй шүү тий. Бидний нэг юм буруу ойлголт байгаа юм. Монголынхаа зах зээлийг хангасныхаа дараа экспортод гаргадаг тийм. Тэр бол тийм биш юм билээ. Би судлаад үзэхэд Монголынхаа зах зээл дээр бага хэмжээтэй хувь эзэлжсэн ч гэсэн экспорт бас тэр гарцыг бас судалж үзэж бас болох юм байлээ. Тийм болцоотой юм байлээ. Манайхаас Орос руу бас туршилтын сумаар бас хэдэн шалгавч бас гаргацсан. Экспортыг санаатай туршаад явж байгаа. Тэ өөрийнхөө ойж байгаа зүйлэр их бахархаж ажилдаг. Ер нь энэ ажилдаа их дуртай болсон. Тэгээд миний хийсэн
зүйлсийг хүмүүс өөрсдөө ашигладаг. Машин тэрэг нь тав тухтай байгаад би их сэтгэл хангалуун байдаг. Ерөнхийдөө тэгээд одоо машин тэрэг таарад орд суу харах тохиолдолд ерөнхийдөө шалвчийг хардаг болсон. Зургийнхаа дагуу оёгдож дуусны дараа энэ имжээрийн ажил явагдаж байгаа. Нөгөө нэг ингээд оёцсон материал чи одоо ингээд имжигдээд ингээд эцсийн бүтээгдэхүүн болоход ойртох нь шүү дээ, тий? За. За одоо ингээ имжчихсэн нөгөөтгөө тий орн одоо энэ шалавч бол үндсэндээ оёж дууссан гэсэн үг. За. Тэгээд одоо дараагийн дамжлага гэвэл за нөгөө нэг имжсэн шалавчн дээр нэг дээр нь давхар тавиад нөгөө нэг цоороо солиод байгаа гэж яриад байгаа шүү дээ. Тэр чинь энэ аахгүй юу? Чи ингээд конопор цоолж боодгийг. Энэ ингээд артлан нэг юм арцгар бас байна тий? Энэ өргөстэй ч юм шиг тий? Үрцгэр эн чинь нэг хэвсэнцэр дээр зуураад ийш тийш хөдлөхгүй зорилготой юм хийдэг. Энэ бас их чухал юм байна тий? Төрөний бас иймгүүгээр бас хийлэх сонирхолтой хүмүүс байна. Тийм хүмүүст бол одоо ийм материал байдаг байхгүй юу? Яагаад ийм хийхгүй нөхөр ерөөсөө норохгүй гэдэг үүднээс ерөөсөө шингээхгүйгээр тийм материал хэрэгтэй байна гэдэг доошоо ерөөсөө чийг авч байгаа. Одоо энэ чи усан дүүрээд гараад ирсэн ч болохоор байхгүй юу? Шууд усаар угааж болно. Ус өөртөө шингээхгүй материал сонирхож байгаа хүн бол ийм материалаар хийлгэж болно. Ингээд ерөнхийдөө эцсийн бүтээгдэхүүн бий болж байгаа. Дууссан. За манай Автолаза 2-ын дэлгүүр дээр хүрэлцэж ирээд байна. Манай Автолаза 2 дээр бол авто хоёрын дэлгүүр байгаа. Сэлбэгнээс бусад ерөнхийдөө автомашинтай хүмүүст хэрэгцээтэй ерөнхийдөө бүх зүйлийг байлгах гэж үзэж байгаа. Суудлын бүрээс, өрүүлийн бүрээс одоо ойр зуурын багаж хэрэгсэл одоо машин дотор хэрэгжилж болох бүх юмнууд ер нь манай дэлгүүрт байгаа. Шалгууч үйлдвэрлэхээс гадна тэгээд цонхны хуулга бас байгаа. Тэгээд ерөнхийдөө нэг цогц үйлчлэгээ авах болцоотой байгаа. За энэ манай Автолаза 2-ын 2 давхрын 1 номерын лангу байгаа. Энд одоо ийм бараанууд байна. Энэ болохоор 2 давхарт 25 номерын лангу. Энэ дотор болохоор ерөнхийдөө том юмнуудаа тавьсан байгаа. За энд бол одоо өрүүлийн бүрээс байна. Шалгуучнууд бас нэлээд олон төрлөөр сонголттой байж байгаа. Манай оюутгаас гадна бас өөр шалгууч сонирхож байгаа хүмүүс бас байж болно. Тэгвэл бас сонголт бас нэмж өгсөн байгаа. Өдгөө 10 хүний бүрэлдэхүүнтэйгээр худалдаа үйлчилгээ шалгавчны үйлдвэрлэлийг эрхлэн дотоодын зах зээлд хөрөнгө оруулалт хийсээр байна. За бидэд одоо манай материалын агуулга дээр хурж ирсэн байгаа. За маань дээр бол нэг 4 төрлийн нийтдээ өнгөн гэж ярих юм бол нэг төрөл нь бол 4-5 төрөл байгаа. Өнгөөр нь ярих юм бол нэг 20-с 30 янзын материал маань дээр бол шалгууч хийгддэг байгаа. Тэгээд манайх одоо энэ материалуудаараа бөөнөр болон ширхгээр зархаас гадна бас өөрсдөө шалгууч ойж зардаг хүмүүст бас материалаа метрлж бас метрээр болон боодлоор нь бас зардаг байгаа.
Одоо 15 оноос шийдэж байгаа гэдэг чинь үндсэндээ 10 жилийн хугацаанд шалавч хийгээд шалавчныхаа чанарыг бас бид нар давхар хянаад явж байгаа л да. Одоо яг 10 жилийн өмнө хийлгсэн хүн ер нь нэг шалавч хийлгсэн хүн хэдэн жил болоод шалавч нь муудаж байна. Яаж идэлдэг хүмүүс одоо хэр хугацаанд муудаж байна гэдэг судалгааг бас давхар хийгээд явж байгаа. Тэгэхэд бол та бол хэр зэрэг идэлтээс хамаарат 5-аас 10 жил манай шалавчийг идэх боломжтой тийм чанартай материалаар хийж байгаа. Таны бодлоор одоо баялаг бүтээгч гэж яг хэн бэ те? Ямар хүнийг баялаг бүтээгч гэж хэлэх вэ? Ер нь бол яг бидрийг оюутан байхад бол ярьжсэнээр бол нэмэн үртэг шингээж байгаа те үйлдвэрлэл явуулж байгаа бий болгож байгаа юмыг баялаг бүтээгч гинэ гэж ярьжсэн байхгүй юу. Одоо сүүлд бол бас энэ тодорхойлт бас өөр болсон л байлээ л те. Импортын бэлэн бараа бүтээгдэхүүн оруулж ирж зарж байгаа хүнийг бол бас баялаг бүтээгч гэж хэлэхэд хэцүү байхгүй юу. Яг одоо тэр импортыг орлох тэр хүний хэрэгцээ шаардлагатай ямиг дотооддоо тэр тухайн улстай үйлдвэрлэж байгаа хүнийг л баялаг бүтээгч гэж хэлэх байх гэж би бол хувьдаа бодож байгаа. Танд одоо ингээд хоёулын ярианд дундаас за энийг л нэг ярьчмаар байсан гэдэг зүйлээ л одоо ярьж өгөөч те. За миний нэг бодож явдаг юм бол одоо Монголд одоо үйлдвэрлэл гэдэг ямиг их хөгжөөсэй гэж бодож явдаг юм байхгүй юу. Тэгээд одоо энэ Монголд одоо үйлдвэрлэл хөгжихийн тулд одоо төр засгийн оролцоогүйгээр одоо бор зүрхээрээ те одоо импортын бараатайгаа өрсөлдөөд тэгээд одоо үйлдвэрлэл хөгжүүлнэ гэдэг бол ер нь боломжгүй гэж би дотор бодож явдаг байхгүй юу. Тэгэхээр одоо төр засгийн зүгээс одоо бодлогоор энэ үйлдвэрүүдээ одоо зөвхөн одоо өчнөө олон төрлийн үйлдвэрлэл байна шүү дээ. Хүмүүсний салбар байна одоо хувцс сунаар одоо юу гэдэг нь те тэр бүх үйлдвэрлэлийн салбарыг одоо төрөөс бодлогоор татварын бодлогоор дэмжиж өгөөсэй гэж хүсэж явдаг байхгүй юу. Тийм. Үнэхээр нөгөө нэг одоо үйлдвэр дээрээ ураад тэгээ үйлдвэрийн процесстойгоо танилцах боломжоор хангаад тэгээ ийм сайхан нэмэн үртэг шингэсэн импортыг орлох одоо бүтээгдэхүүн чанартай аюулгүй ийм бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа танай хамт олонд ингээд маш том амжилт хүсье. Экспортын зах зээл дээр одоо том амжилтыг бий болгоосоо гэж хүсэж байна. Хизээч бити бууж өгөөрэй. Улам их ингээд одоо дараагийн амжилтын төлөө зүтгээрэй. Тэгээ нөгөө зөв явбал зөөлөн замбуулан гэдэг одоо маш том баялагийг бүтээгээрэй гэж танай хамт олонд танд хүсье. За, Эрүүл Батар шигэ маш их баярлалаа. За өнөөдөр баялаг бүтээгч нэвтрүүлгээр элит Монгол шалавч одоо үйлдвэр дээр хүрэлцэн ирлээ, үйлдвэртэй танилцлаа, процесстэй одоо нэмэн үртэг шингээсэн одоо үндэсний үйлдвэрлэл одоо машины шалавчийг хүртэл төрөл бүрээр нь ямар л бол ямраар нь ойдог болсон ийм хамт олонтой ирж танилцлаа. Тэгээд үнэхээр маш сонирхолтой байлаа. Шалавч нь маш олон төрлөөс байдгаас гадна илүү надад ингээд сэтгэл төрүүлсэн болохоор тэрнийг одоо мууцсан хэсгийг хэвсэнцрийг хүртэл солиод ингээд хог хаягдлыг буруулах байгаль дээлтэй одоо ийм одоо бүтээгдэхүүн үйлчлэгээ санал болгож байгаа нь илүү их таалагдлаа. Тэгээд машины аюулгүй байдал тав тухыг хангасан 10 жилийн туршлагатай одоо 10 жилийн туршид ингээд сайжруулалтыг хийсэн одоо бүтээгдэхүүнийг зах зээлд хэрэглэгчтэй санал болгож байгаа энэ хамт олонд одоо маш том амжилт хүсье. Тэгээд үнэхээр сонирхолтой сайхан одоо үйлдвэр зочлоо. Тэгээд та бүхэнд амжилт хүсье. Экспортод гарах болтугай. Маш их том баялагийг бүтээх болтугай гэж одоо ерөөё.